5 сайдын тушаалыг боловсруулж гаргахдаа тодорхой заалт оруулсан. Ер нь өмчийн хэлбэр харгалзахгүй бүх ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, политехникийн коллеж, ихтэй сургуулиуд төлбөрийг сар улирлаар авах уян хатан зохицуулт хийгээч. Эцэг их төлбөрийн дараа ирэхгүйгээр үйл ажиллагаагаа зохицуулаач гэдэг. Ийм заалтыг оруулж энийг нэгжийн удирдлагуудад даалгасан. Тэгэхээр энэ бол хүчтэй үйлдвэр байгаа ийм зүйл. За өнгөрсөн хичээлийн жилд бол мэдээж биднэрт урд өмнө тохиолдож байгаагүй ийм нөхцөл байдал үүслээ шүү дээ. Магадгүй урд нь бол 2-7 хоног хичээл сургалтын үйл ажиллагаа зогсдог, ханаа том ихтэй гэдэг. Ингээд үргэлжлээд орохдоос тухайн сургуулиуд менежмент хийгээд маш хурдан агуулга нөхөөд ингээд ажилтдаг ийм зүйлүүд байсан. Ийм хэмжээгээр ингээд нэвт тасарч байсан үе байхгүй учраас эцэгчүүд нөгөө сургуультай байгуулсан тэр гэрээ төлбөр мөнгөтэй холбоотой асуудал дээр ийм эрсдлийг ерөөсөө тооцож байгаагүй. Үүнээс болоод маргаан өссөн. Тэгээд нөгөө сургуулиуд найлуулах зайнаас чамаагүй багш нараа ажилуулад, багш нар салмжуулж байгаа учраас багш нараа ажилуулад, багш нараа эргэх холбоотой байлгаад ингээд нөгөө хүүхдтэй ямар нэг байдлаар хүрээд багшаа салмжуулад энэ чинь цаашаа дахиад амьдрал үргэлжлэх учраас ийм зохицуултуудыг хийгээд яваад ингээд явсан. Гэхдээ тодорхой буцааж өгсөн, хөнгөлт үзүүлсэн төчнөл кейс жишээнүүд байна. Одоо харин шинэ хичээлийн жил эхэллээ. Магадгүй цар тахлын нөхцөл байдал хүндрээд гарцаа байхгүй сургууль соёл хаах ийм нөхцөл байдал үүсвэл энийг л гэрээн дээрээ сайн тусгаж байгаа. Тэ? Гэрээн дээр тодорхой тусгаж юм бол ямар ч маргаан гарахгүй шүү дээ. Энд төрийн байгууллага оролцоод чи мөнгөний үг, чи мөнгөө битгий өгөх ямар шаардлага үүсэхгүй. Тийм учраас эцэг байгуулж байгаа гэрээн дээр л нарийн тодорхой тусгаад ингээд явах хэрэгтэй ийм зүйл. Хоёр сургуулиудын эсэлт явагдаад эхэлсэн. Яг жилээр нь төлбөр аваад яг бүтнээр нь аваад эхэлсэн байна л да. Тэгэхээр яамаас гарч байгаа шийдвэрүүд урайлага төдий болж очиод байгаа учраас бас хүчгүй байгаа юм л да. Тэгэхээр эцэгчүүд яамнаас ийм чиглэл гаргасан байгаа гэд сараар төлөй, удирдлаар төлөй гэд шаардах эрхтэй гэсэн үг. 5 сарын хамтарсан тушаал дээр тодорхой заасан байгаа. Энэ утгаараа яг энэ тушаал шийдвэрийг гаргахаас өмнө хувийн хвшлийн сургуулиудын холбоо, бага дунд сургуулиудын холбоо, цэцэрлэгүүдийн холбоотой бид нар уулзсан. Гишүүнчлэлтэй 80 гаруй байгууллага, өчнөө олон байгууллага гардан байж байгаа. Тэгээ бид нар бол ийм зохицуулт хийх боломжтой гэдэг. Тэгээ өнгөрсөн жил бас бид нар нэлээдгүй судалгаа хийсэн л дээ. За яг ингээд жилээр нь авч байгаа хэдэн сургууль байгаа, сар улирлаар авч байгаа хэдэн сургууль байгаа ингээд судалгаанууд хийгээд үзэхээр ер нь бол дийлэх сургуулиуд бол сар улирлаар л авдаг зохицуулттай. Ер нь шинэ хүүхдүүд л жилээр төлөх тэгээд олон жил суралцаад хэвшчихсэн хүүхдүүдэд бол аль болох төлбөрийн үеийн хатан нөхцөл байдал үзүүлдэг ийм зүйлүүд байгаад байгаа. Тэгэхээр магадгүй тэр ээж аав би сургуулийнхаа ирээдүйн хөгжил юуг харж ийн сургуультай ихтгэлтэй байна төлбөрөө бүтнээр нь төлөе гэвэл үгүй чи сар улирлаар төлөх гээд байх бол бас юу юм. Гэх мэтлэнгээр энийг яг эцэг их сургуультайгаа ойлголцож ингэж л ажиллах хэрэгтэй. Бид бол ерхий зохицуултыг бол хийгээд өчөж байгаа. Тушаал дүрмжүүн дээр бол заагаад. Эвгүй яг энэ чиглэлийг дагахгүй тохиолдолд хаана хандах юм бэ гэд асуудал байна л да. Бухимдаад л өнгөрөхөөс аргагүй болчиход байгаа шиг. За тэгэхээр ямар ч мэрэгжлийн байгууллагуудад их хяналтчлах эрх үхий чиг үүрэг байгууллагууд үнэхээр яг тэр их хашин хөндөгдөд байгаа бол үнэхээр яг энэ нөхцөл байдал ийм байгаа бол хандхад бол энэ дээр тухайн сургуульд нь чиглэл өгч тухайн сургуульд нь анхааруулах хүч ажиллах боломжтой. Яамд гомдол гарах боломжтой гэсэн. Өөр мэрэгжлийн байгууллагууд байгаа шиг шалах эрх үхий байгууллагууд байна.